За сайн уу манайхан Crime Story сувагтай эргээд тавтамаар л та манаас үе анх удаа сонсож байгаа бол энэхүү суваг маань болсон явдал болон бодит гэмтэрийн талаар ярьдаг суваг байгаа. За 4-р дугаараараа та бүхэн thumbnail-аас бас харсан байх Сабрина гэх 17 настай охин өөрийн ээж Лиза гэдэг эмэгтэйг 200 удаа утгаалж он цэцгээр амь насыг нь хөнөөсөн юм аимшигт гэмтэрийн талаар дэлгэрэнгүй ягаар бэлтгэлээ. За ингээд шууд хэрэг рүүгээ орцгоё. 1994 оны 10 сарын 27-ны өдөр хайлын үеэс 4 өдрийн өмнө Сабрина хооё мужид мэндэлдэг. За Сабринагийн төрсэн аав ээж нь бол маш их архины хамааралтай. Тэгээ дээрээс нь Сабринаг маш их зодддаг байсан учраас тухайн дүүргийн нийгмийн ажилтнууд бол Сабринаг нэлээд жоохонд нь foster care систем буюу одоо монголоор асрамжийн тогтолцооны юм байгууллагад бол аваачдаг байгаа. За энэхүү байгууллага нь болохоор ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр тухайн хүүхдийн аав ээж нь аюулгүй хүчрхийлэл үүсгэх боломжгүй байсан үед нь аваад за төрөөс ийм тэтгэмж өгөөд төр асрах гэр бүлд хүүхдийг амьдруулдаг. За эсвэл асрамжийн газар байлгадаг. Эсвэл одоо аюулгүй ойр дотны одоо юм хамаатнууд нь байлгадаг. Иймэрхүү ер нь үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. За тэгээд нэлээд багтаа ер нь Сабрина хүн хүчрхийлүүлээд зодуулаад им гэр оронгүй өссөн учраас сэтгэл зүйн хувьд бол маш олон эмгэгтэй болж өсдөг. За ADHD-тэй за бас тэгээд хоёр төрөл сэтгцэн эмгэг гэх мэтчлэн олон өвчтэй болоод им уужиж тайвширдаг, им уужиж ер нь энгийн хүн шиг сэтгэж чаддаг. Бартлаа ер нь бол нэлийн сэтгцэн эрүүл мэнд нь бол муудсан байдаг. За тэгээд энд байж байхдаа сүүлийн хэдэн жилүүддээ Лиза гэх нийгмийн ажилтны эмэгтэйтэй бол Сабрина танилцдаг. За тэгээд Лиза гэх эмэгтэйтэй бол өөрийнхөө өссөн орчин, өөрийнхөө түүх гэх мэтчлэн ер нь өөрийнхөө ямар амьдралд байсныг бол Лиза эмэгтэйтэй бол ярилцаад бүгдийг нь хэлж өгдөг. Тэгээд Сабрина бол хизээж юм доктортой гэр бүлд байж үзээгүй. Аав ээж нь архины хамааралтай хүчрхийлдэг байсан учраас Лиза өөрийнхөө оронд тавьж үзээд бол маш их сэтгэл нэмзэглээд өрөвддөг. За Лиза болохоор нийгмийн ажилтан мэргэжилтэй өөрөө хоёр охинтой учраас Сабринаг бол бас маш их өрөвдсөн байдаг. За тэгээд Лиза эмэгтэй Сабринатай ярилцаад амьдралыг нь сонсоод ер нь нөхөртөөгөө ярилцахаар шийддэг. За юуны талаар ярилцсан бэ гэхээр Сабринаг ахлах сургуулаа төгсөх хүртэл нь хоёулаа асрамжиндаа аваад өөрийнхөө одоо энэ аюулгүй аз жаргалтай гэр бүлдээ ядаж нэг 2 жил энэ охиныг байлгая гэд нөхрөөсөө гуйдаг. Тэгээд нөхөр нь за гэд зөвшөөрөөд ер нь бол 2011 оны 7 сард бол Лизагийн гэр бүл болохоор Сабринаг бол одоо асрамжиндаа авдаг байгаа. За Лизагийн нөхрийг бол Кевин гэдэг. Лиза Кевин хоёр бол 2006 онд гэр бүл болсон. За Лиза гэр бүл болохоос өмнө Кевинтэй танилцахаас өмнө нэг охинтой байжгаад Кевинтэй танилцаад 2 жилийн дараа дахиад нэг охинтой болоод ийм 2 охинтойгоо дөрвөлэн амьдардаг айл байсан. За тэгээд ингээд Кевин гэдэг айлынх бол 2011 оны 7 сард 3 охинтой айл болсон байгаа. Тэгээд Сабрина маань эцэст нь ингээд нэг сайхан аз жаргалтай гэр бүлд ингээд амьдарч эхэлдэг. Хоёр эмэгтэйдүүдээ бол маш дотн байсан. Тэгээд хайртай эгч нь байж, хичээлээс нь очиж авч, тоглож, халамжилдаг байсан. Тэгээд цаг хугацаа өнгөрхийн ирээр Сабрина өргөмөл аав болох Кевинтэйгээ бас ер нь л нэлээд юм ойр татна охин одоо сайн аав, сайн охины юм одоо цаг хугацааг бол өнгөрүүлж эхэлдэг. Тэгээд Кевин бол том машины жолооч хийдэг. Тэгээд нэг явахдаа 2-3 өдрөөр явдаг. За буцаад ирэхдээ зөндөө ядардаг байсан учраас охтууд нь ингээ аавынхаа хөл гаранд нь массаж хийж өгдөг, бөөндөө ингээ том өрөөндөө инээлтэд суудаг байсан бол нэлээд цаг хугацаа өнгөрсний дараа Сабрина ганцаархнаа аавынхаа өрөөнд ороод ганцаархнаа аавынхаа хөлийг барьж өгдөг болсон байсан. Тэгээ аав нь хоёр жоох охиноо та хоёр хэрэггүй Сабринагаар бариулчихгээд өрөөндөө хоёулахнаа ордог байсан гэж байгаа. Тэгээд тэр цагаас хойш ер нь л Сабрина Лиза эмэгтэй гэрт очсноос хойш ойролцоогоор 6 сарын дараа бол Кевин гээд одоо өөрийнхөө өргөмөл аавтайгаа бол Сабринагийн бэлгийн хавцаанд орж эхэлсэн байдаг. За тэгээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр ажилдаа явахад нь аавыгаа үнсдэг, хацар дээр нь ингээл айгуу чанга үнсдэг, чихэнд нь юм шивэндэг, эрэхтэй ийм авчраарэ энэ төргээд захидаг талаар бол дунд охин нь нэлээд ажигласан байснаа сүүлд бас мэдүүлэгтээ хэлсэн байдаг. За тэгээд Кевин ажилдаа гараад удаагүй байхад Сабринагийн утасд мессеж ирж эхэлдэг байсан. За харин 2-3 хоног ингээд аа маань байхгүй үед Сабрина ингээд бүтэн мессеж бичиж агаад аа маань ажилласаа ирэнгүүт Сабринагийн утасд уурхаа бэлдэг байсан гэдээ бас дунд охин нь мэдүүлэгтээ хэлсэн байдаг. За тэгээ энэ бүх ажиллаж байгаа
юмнуудаа бол Меган охин ээжтэй хэлдэг. За тэгээ ээж нь бол Кевиний утсыг үзээд Сабринатай бичсэн сүүлийн мессежүүдийг нь уншаад асуухад бол Кевин би охинтойгоо зүгээр ойр зүйл ярьж одоо халамжилж байна. Чи бити сүрж гинэ дээ. Би одоо өөрийнхөө одоо юм 16 настай охиныг яавал гэж тэ чи намайг мэдэн шүү дээ гэх мэтчлэн үгнүүдээр ер нь бол ихнэрээ аргалсан. За тэгээ хэдий ингээд аргалсан ч гэсэн Меган охин буюу одоо 13 настай дунд охиноос нь бас ирсэн аав Сабрина хоёр нэг иймэрхүү юм болоод ах шиг байна гэдээ ээжтэй хэлжсэн зүйлүүд нь за тэгээ Лиза бас Кевиний утсыг үзэж хагаад хоорондоо бичсэн мессеж энтрийг нь хараад ер нь бол Сабринаг буцаах ёстой юм байна. Сабрина нөхөр хоёрын дунд бол ялцч хүнийг зүйл байна. Тэгээ ахлах сургуулаа төгсөнгүүт нь шууд буцаана гэд нөхөртөө тохироод бол амьдардаг. Тэгээ мэдээд Сабрина маш жоохон охин 16 настай охин хизээч хайр халамжуул авч байгаагүй. Тэгээ анх удаа Кевин гэдэг энэ өргөмөл аваасаа маш их хайр халамжийг авсан учраас энэ зүйлийг өөр зогсоохыг хүсээгүй. Тэгээ хавар өөрийгөө буцаагаад нөгөө foster care систем дээр явна гэдгийг мэдчихсэн учраас тэрнээс өмнө ямар нэгэн арга хэмжээ аваад Кевинтэй бол хамт үлдэхийг бол маш ихээр хүссэн байдаг. За тэгээд Кевинд ингээд хайртай болсон учраас хажууд нь байгаа Лизад бол Сабрина бол шууд автоматар бол дургу болж эхэлдэг. Тэгээд Лиза бас ойлгомжтой Кевин хоёрын дунд ямар нэгэн зүйл байгаа гэдгийг анзаарсан учраас бас Сабринаг бол буцаах ёстой мэн гэдгийг ойлгож байгаа боловч Сабрина бол төрийн тэтгэмжтэй мөнгөтэйгөө ирж байгаа бас гэрээ контракт хийгээд хасрамжиндаа байлгаж байгаа учраас ахлах сургууль төгсөл нь хавар хүртэл одоо Сабринаг бол гэртээ байлгана гэдгээрээ одоо хിവэрээ тохироод бол цаашдаа амьдардаг байгаа. Гэхдээ гэр бүлийн өөр амьсгал бол одоо тэр хэрүүл маргаанаас болоод маш муцаа гэж дунд охин нь бол сүлд мэдүүлэгтээ хэлсэн. За ингээд 2012 оны 11 сарын 16-ны өдрийн шөнийн 1 цагийн үед 911-ний дуудлага ирдэг. За тэр дуудлаган дээр болохоор Лизагийн дунд охин болох Меган бол чанга ойрлоод ээжийг минь чи аллаа утгаа хай гэд ойрлоод уйлдаг. Тэгээ цагдаа диспатчер танаас нь юу болоод байгаа юм бэ? Хин утгатай байгаа юм бэ гэд асуухад нь Меган манай ихчээ гэж орлоод уцаа тасалдаг. За тэгээ энэ явдлаас хойш дуудлагаас хойш 6 минутын дараа цагдаа нар Лизагийн гэрт нэрдэг. Цагдаа нар ирснийхэн дараа байшин руу нэвтрээд ер нь тухайн гэрт юу болоод байгааг ажиглаад шууд 2 давхар руу гардаг. За 2 давхар руу шатаар гараад хамгийн ихний хаалга буюу одоо Лизагийн өрөө рүү ороход өөдөөс нь ийм өсвөр насны охин хувцсан тэр чигтээ одоо цусаар будагдсан хутга барьсан өөдөөс нь бүр ийм таг ширтээд зогсож байгаатай бол цагдаа нар шууд нүур тулгардаг. Цагдаа нар бол тэгээ хараад өсвөр насны жоохон охин байна гэж хараад туслахыг оролцсон боловч гартаа хутга барьсан цуснд одоо буцагдсан тийм дүр зургийг харсан учраас шууд хутгаа болгоод гараа өрхөө гэж урлаад Сабринаг бол гавлаад байшингаас гаргадаг. Тэгээд Сабрина болон 13 настай Меган охиныг бол цагдаа нар гаргаж байхад бол үлдсэн цагдаа нар бол өрөөрөө илүү ингээд шалгахаар ороод Лизагийн орлоо ойртдог. Тэгээд сүүлд цагдаа нар мэдүүлэгтээ хэлэхдээ тухайн одоо орон дээр бол би хүн байна гэж юусаа хараагүй зүгээр юм уу болон маш их цус байгааг би харсан. Тэгээ ойртоод харахад бол бос одоо цуснд бодогдсон цогцос байсан яг л одоо цусаар усанд орсон юм шиг маш их хэмжээний цус бол орон дээр байсан гэж мэдүүлэгтээ бас хэлсэн байдаг. Тэгээ өөр нэг цагтаа болохоор өрөөнүүдийг шалгаж аваад хүүхэд өөрлөх чимээ сонсдог. Одоо шүүгэн дотроо сонсоод тэгээ цагтаа нар шүүгээгээ нээгээд үзтэл Лизагийн 3 настай жоохон охин уйлээд сууж явахыг бол олдог байгаа. Тэгээ цагдаа нар тухайн гэрээс бол 3 охиныг гаргаад ээжийнхэн цогцыг ингээ гаргаад тухайн үед л Кевин ажилдаа явцсан байхгүй ингээ 4 хүний бүрэлдэхүүнтэй бол гэртээ байсан байх нэ. За ингээд энэ аимшигт гэмт хэргийн араас бол цагдаа нар Сабринаг эхлээд эмнэлэгт хүргэдэг. Яагаад гэвэл Сабринагийн гар нь бол цусан тогтохгүй маш олон шарх авсан байсан учраас эхлээд эмнэлэгт хүргээд гарыг нэмчлүүлээд цусыг нь тогтоосны дараа тухайн гэмт хэрэг гарснаас хойш удаа 12 цагийн дараа мэдүүлэг авахар цагдаагийн газарт үл авчирдаг. За цагдаа нар бол мэдээж тухайн хэргийн газар бол юу болсныг харсан. Тухайн хохирогч нь бол утгадуулж амнаасаа алдсан. Та Сабрина бол гартаа хутгатай байсан учраас Сабринаг бол сэжигтнэр мэдүүлэг аваагүй шууд хэрэгтнэр авчирч бол мэдүүлэг авдаг. Тэгээ Сабринагаас мэдүүлэг авахдаа бол ер нь яагаад ийм зүйл хийсэн, шалтгаан нь юу байсан, ер нь хэрхэн ийм зүйл болчихв гэд ийм одоо зүйлийг асуухаар цагдаа нар дууддаг боловч Сабрина бол өөдөөс нь шал өөр зүйл яриад цагдаа нарыг бол төрөлдүүлж эхэлдэг. Тэгээ Сабрина болохоор
мэдүүлэгтээ хэлэхдээ "За би бол юу ч санахгүй байна. Би угаасаа юм мартдаг өвчтэй хүн. Би ADHD те би сэтгэл зүй маш олон эмгэгтэй хүн. Би эмээ өчигдөр уугаагүй байсан. Миний толгой маш өвдөд исэн учраас би өчигдөр маш их олон одоо өвчин намдах юм ууж байснаа санаж байна. Өсөө даруулаад ууж байснаа санаж байна. Тэгээд би ингээд өглөө ингээд сэрэхэд би эмнэлэгт миний гарыг ингээ боочгсон. Миний гар гэмтчихсэн. Би ингээ эмнэлэгт сэрлээ. Би өөр юу ч санахгүй байна" гэж цагдаанараас хэлээ. Цагдаа нар яг бол гайхшруулдаг. Тэгээ цагдаа нар бол мэдээж мэдж байгаа. Сабрина худлаа ярьж байгаа гэдгийг бол ойлгоод өчигдөр ингээд танаа ээж чинь онц хэрцгийгээр ингээд хутгуулж амнасаа алдсан. За тэгээ чиний гарт хутга байсан чамааг бол ингээд бид нар с ิจ гтнэр татаж авчирж гинэ гэж хэлэхэд нь бол Сабрина уйлаад үгүй би хизээж ээжигээ алахгүй би тийм зүйл хийх хүн биш. Би угаасаа юу ч санахгүй байна. Би мартдаг угаасаа юм өвчтэй учраас надад одоо туслаач гэх мэтчлэн зүйлийг бол цагдаа нарт хэлдэг. За тэгээд яг энэ Сабринаг одоо байцааж авахтай зэрэгцээд бол Кевин цагдаагийн газар мэдээж авчирдаг. Өмнөх өдөр нь одоо эхнэр нь онц харгас хэрцгийгээр хөнөөгдсөн. За тэгээд хөнөөс өмнө өөрийнх нь охин гэдгийг нь мэдсээр байгаа хэрнээ Кевин эрэхтэй ямар ч юм сэтгэл хөдлөлгүй, бараг юм дуурахгүй. За тэгээд нэг өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг дээр ирсэн байдаг. За тэгээд цагдаа нар Кевингээс өчигдөр юу гэсэн талаар мэдэж гин үү? Сабрина Лиса хоёрын ер нь хоорондын харилцаа ямархуу байсан бэ гэд асуусан чинь Кевин өөрөө ерөөсөө юу ч ярьдгүй. Өмгөөлөгч нь одоо өөрийнх нь өмнөөс дандаа яриад Кевин ингээд өмгөөлөгч рүүгээ хараад өмгөөлөгчийн өөдөөс нь ингээд ярьдаг нэг тиймэрхүү одоо мэдүүлэг болдог. Тэгээд цагдаа нар бол мэдээж маш их гайхдаг. Өмнөх өдөр нь эхтэр нь ийм амир хөнөөгдөж байхад яагаад бид нарт тийм туслахгүй тэгээ шууд өмгөөлөгчтэйгээ ирээд бидний нэг ч асуултанд ийм хариулахгүй байгаа тал дээр бол нэлээд сэжиглээд тухайн үед бол үлддэг. За ингээд гэмт хэрэгээс хойш 7 хоног бол өнгөрдөг. За Лиза Сабрина охин бол би одоо юу ч санахгүй байна гэдэг мэдүүлэгтээ хിവэрээ. За тэгээд Кевин бол бас би юу ч мэдэхгүй байна гэдэг мэдүүлэгтээ хിвэрээ ингээд цагдаа нар бол нэлээд юм гатсан байдалтай. Кевинийг буцаагаад явуулчихсан. Сабрина бол цагдаагийн газрын хориодоод ийм байдалтай 7 хоног өнгөрдөг. За тэгээ Кевин энэ хугацаанд болохоор Лизагийн бүх одоо хувцас хунарыг нь гэрээсээ гаргаж хайдаг. За тэгээд нөгөө амиа алдсан орыг нь хүртэл ингээд эвдлээд гаргаж шатаасан байдаг. Тэгээд Лизагийн алга болохоос өмнө 6 сарын өмнө Кевин эхнэртэй амь насны бүрэн даатгал хийлгүүлсэн байдгийг бол олж мэддэг. Тэгээд энэ эхнэр нь мэдээж өнгөрсөн учраас Кевинд даатгалаас $785,000 буюу одоо өнөөдрийн ханшаар бол 3 тэрбум төгрөг. За одоо ер нь л $785,000 ч маш их мөнгө учраас 2012 онд бол бас маш их мөнгө байсан байгаа. За тэгээд эхнэрийнх нь 8 насны даатгал болох $785,000 төгрөгөө бол доллараа бол Кевин аваад маш их одоо машин, аялын том машин, за тэгээд гэрээ хүртэл одоо шинээр тохижуулаад шин ор, шин тавилга гэдэг юм шин гэр шиг бүр болгож тохижуулсан байдаг. За тэгээ энэ богино хугацаанд Лиза Сабрина охин бол хоригдож үед Кевин хит хитэн удаа очиод би ингээд Сабринатай уулзах гэсэн юм а гэд хэлэхэд цагдаа нар бол нэг ч удаа уулзуулдаггүй одоо зөвшөөрдөггүй. Тэгээ төд бодлого Лизагийн оршуулгын яслал болдог. Тэгээ дунд охин нь одоо тухайн оршуулгын яслал дээр бас байсан. Тэгээд хэлэхдээ бол манай аавын царайнд бол ямар ч ийм сэтгэл хөдлөл байгаагүй. За аав гэдэг нь одоо мэдээж хойд аав шүү дээ тий. Дунд охин нь болохоор Лиза Кево хоёр суухаас өмнө Лизатай цуг ирсэн охин байгаа. Тэгээд ямар сэтгэл хөдлөлгүй байсан. Тэгээд нэг ч уйлаагүй, нэг ч одоо юм гүнdigтэй царай гаргаагүй гэж хэлдэг. За тэгээд оршуулгын ясал дээр бас Сабринаг бурхан өршөг энтергээд ингээд үг хэлж явахдаа хэлсэн байдаг. Тэгээд тэр нь бас хүмүүст маш их сонир санагддаг. Өөрийнх нь эхнэрийг алсан хүнийг дурсаад одоо бурхан өршөг тэр ч гэсэн азшралтай байх эрхтэй энтер гэдэг юмнуудын харин хүмүүс одоо хамаатан садан за тэгээд дунд охин Меган нь бол маш юм сэжигтэй санагддаг байгаа. Тэгээд цагдаа нар бол мэдээж ажиглаж байгаа. Ажиглаж байгаа хооронд бол юм даатгалын мөнгөний аваад нэлээ юм аз жаргалтай гэр бүлээ тохижуулаад 2-3 машин аваад юм юу ч болоогүй юм шиг амьдарч байгааг нь бол цагдаа нар бол ажиглаад л байгаа. За ингээд Лиза эмэгтэй өнгөрснөөс хойш 6 сар өнгөрсний дараа Сабринагийн мөрдөн байцаалт бол мэдээж ингээд үргэлжлээл яваал байгаа. За мөрдөн байцаагч нар бол тэгээ 6 сарын хугацаанд Сабринаг ингээ хийсэн хэрэгтээр нь маш их харамсаж байгааг өөрөө санахгүй байна гэж хэлээд байгаа нь ер нь бол жоох юм худлаа байх магадaltaйг хин нэг юм өмөөрөөд хамгаалаад байгаа юм ер нь бол мэдүүлэгтээс нь тийм өнгө айс мэдрэгддэг гэдгийг бол маш их хэлдэг. За тэгээд Сабрина
Сабрина дээр бол Кевин энэ хугацаанд бол нэг ч ирж уулзаагүй. Эхний хэдэн хоногт нь ирж уулзах гэж 1-2 удаа санал тавиад тэгээд цагдаа нар зөвшөөрөөгүй учраас Кевин дахиж бол ирээгүй байдаг. Кевин тэгээд ер нь нэг ч ирээгүй. За тэгээд гэр бүлтэйгээ одоо ингээд хэвийн 2 охинтойгоо амьдраад хоёр машин авсан. Ер нь өөрт нь ингээд ямар ч санаа тавихгүй байсан учраас Сабрина эцэст нь гэмт хэрэг болсны 6 сарын дараа бол бүх үннийг хэлэхээр шийддэг. За тэгээд Сабрина мэдүүлэхдээ одоо миний энэ бүх хийсэн гэмт хэргийг надад хийлгсэн хүн бол миний өргөмөл болох Кевин гэдгийг хэлдэг. Тэгээд Сабринаг ганцаараа одоо танихгүй айлт ирэхт нь анхаар таламж тавьж ярилцаж биелэг сэлдвч хоол унд авч өгч ер нь бол юм өөрт нь чухал мэдрэмж төрүүлдэг байсан. Тэгээд би бол хэзээ ч хинээс ч юм мэдрэмж авч байгаагүй учраас надад маш их одоо тухтай сайхан санагдсан учраас би Кевинд маш ийм одоо хурдан итгээд бит хоёр нэг удаагүй бэлгийн харилцаанд орж ирсэн гэдгийг бол хэлсэн байдаг. Тэгэд энэ тухай бэлгийн харилцаанд орсныхаа дараа болгон энэ зүйлийг чи хүнд чийж болохгүй шүү. Хэрвээ хэлэх юм бол би асран хамгаалагч хэрхээ алдаад чи нөгөө муухай асрамжийн газар руу яваад хоёлаа дахиж хизээч одоо уулзах боломжгүй болно гэж айлгадаг байсан учраас Сабрина бол энэ талаар бол хүнд ч хэлдэггүй. Зөвхөн өөртөө хадгалаад л энэ бүх нууцыг бол тэгээд амьдардаг байсан. Тэгээд энэ ер нь бол зүйл нь бол хэдэн сар үргэлжлэлийн дараа Кевин эхнэр болох Лизатайгаа ер нь хэр харилцаатай байдгаа, одоо ер нь хэр байгаагаа, өмнө нь ер нь ямар их ингээд зовж ирсэн битэрийн харилцаанд ямар юм асуудлууд байгааг их мэдчлээ ер нь бол юм худлаа юмнуудыг ярьж хэлдэг. Тэгээд Лиза бол юм сэтгцийн өвчтэй маш хэцүү эмэгтэй би тэгээд юм хайргүй хүнтэйгээ хамт байх надад бол яг л юм тамд байгаа юм шиг хэцүү байдгаа гэж Сабринад бол дандаа ярьдаг байсан. Тэгээд бүр ингэж амьдарч байхаар өөрийгөө би алчдаг юм билүү. Үнэхээр цаашдаа би тэсэхгүй нэ энэ төргээд ингэ уйлаад Сабринад ингэ тэрврүүлээд худлаа ярьдаг байсан байгаа дандаа. Тэгээ би чамд бол ингэж маш их хайртай. Хэрвээ Лиза л байхгүйсэн бол хоёр охиноо чамтай ингэ хамт өсгөөд амьдрах бол миний мөрөөдөл энэ төргээд 16 настай охины толгойг бол бүр ингэ бүрэн синхруулсан байдаг. Тэгээ даанч Лиза амьд байгаа учраас бид хоёр бол ингээ хамт байж чадахгүй нэ. Удахгүй чи ахлах сургуулаа төгснө. Тэр үед одоо чивтээр үүр цалхуулна чи миний одоо ингээд асрамж халамжаас ингээд явчих учраас ингээ хоёлаа удахгүй ингээд үрд хагцнаа. Тэгээ тэр нь бол надад маш хэцүү байна энэ тэргээл маш ийм олон худлаа өгнүүдээр л 16 настай охины толгойг бол маш их эргүүлсэн байдаг. Тэгээд иймэрхүү юмнууд яриад байсан учраас Сабрина охин бол мэдээж Кевинд маш их хайртай болсон. Тэгээд удахгүй одоо хавар буцаад явна гэдгээ мэдж байгаа учраас энэ зүйлийг бол одоо дуусгахыг хүсээгүй. Ингээ өөрт хамт байхыг хүсэж исэн учраас Сабрина бол за би Лизаг алчхъя гэж өөрөө шууд Кевинд хэлсэн байдаг. Тэгээд тэр үед нь бол Кевин ингээд айгүй зөвшөөрөөд юм уриалхан хүлээж аваад би уг нь бас өөрөө айлж болно. Гэхдээ миний 3 настай охин аагүй болгомооргүй байгаа учраас ингээд чи хийвэл насан туршаагүй учраас бас баригдахгүй магадлал өндөр. Тэгээ хоёлаа баригдахгүй учраас Лизагийн даатгалын мөнгөөр аз жаргалтай амьдрах болно гэд толгойг нь нугаадаг. За тэгээ Лизаг алхтаа чи ингээд бөгөж болон гинж гих мэд зүйлийг нь аваад нуучих юм бол цагдаа нар энэ хулгайч орж ирээд юмнуудыг нь авч явахдаа одоо хулгай ихтэй Лизаг алсан байна гэд одоо итгэнэ гэж синхруулдэг. За мэдээж тэгээ Сабрина хэдий одоо тэгээд муу хүнч гисэн 16 настай жаахан ах учраас тухайн одоо худлаа өгнүүд бол итгээд алхахыг бол хийхээр болдог байгаа. За тэгээд 2012 оны 11 сарын 16-ны өдөр Сабрина Лизаг алах өдрөө болгон сонгодог. За тэгээд Лизагийн өрөөнд галтгооноос утга авч ороод хэсэг одоо Сабрина бол зогссон гэж байна. Тэгээд тухайн үед Лиза зогсож исэн учраас ингээд хүн байгааг мэдрээд сэрсэн. Тэгээд сэрчгээр нь Сабрина ингээд яах ёстой вэ гэд ингээд хэсэг бодож байгаад за нэгэн тал намайг одоо хутга барьсан байгааг харсан. Өөрийг нь одоо алах гэж нэрж таамаглаж байгаа учраас би нэгэн тал одоо шоронд явах юм чинь одоо хийх ёстой зүйлийг хийгээд дуусгахыг гээд шууд дээр нь гараад утгалж эхэлсэн байдаг. За тэгээ утгалж эхлэхэд нь Лиза бол ингээд өөрийгөө ноцолдоод орилоод тэгээд нөгөө Меган охин орж ирээд ээжийг минь утгалахаа байлаа, ээжийг минь аллаа гэд 911 дуудлага өгсөн нь бол тэр байдаг. Тэгээд Лизагийн толгой болон хүзүүнд нь нийтж 12 удаа, цээж хэсэг рүү нь 27 удаа, гар болон хөл хэсэгт нь 89 удаа гэдэг ойролцоогоор бараг 200 удаа хутгалсан байгааг бол цагдаа нар олдог. Тэгээд Лизагийн зүүн гарын чигчийн өрөө болон баруун гарын эрхийн өрөө нь бол бараг л юм тасарсан байгааг бол олсон байдаг. Тэгээд сүүлд бас Сабринагаас яагаад ингэж overkill буюу одоо өгсөн байхад нь дахиад ингэж нэмж хутгалаад байсан юм бэ гэд асуухт нь
Хэрвээ одоо ямар нэгэн байдлаар Лиза амьд үлдчих юм бол ингээд мэдүүлэгтээ намайг гэд хэлчих учраас би ямартай ч алах хэрэгтэй юм байна гэдгээ мэдээд ингээд дуустал нь алахыг хүссэн гэж бас хэлсэн. За энэ мэдүүлгийн дараа бол мэдээж цагдаа нар Кевнийг шууд очиж баримтжилдаг. За тэгээ Сабринагийн бүх мэдүүлэг болон тэр хоёрын хоорондоо одоо аллахын тухай бүх зүйлийг төлөвлөсөн байгааг цагдаа нар мессежнес нь бол олдог. За тэгээ ийм гарцаагүй нотлох баримттай болсон учраас Кевин бол Лизаг амь насаа алдсныхын дараа 6 сарын дараа бол яг аль бие усны с ичгтнэр бол баригдаж хоригддаг байгаа. Тэгээ 2014 оны 8 сарын 6-ны өдөр Кевин болон Сабрина хоёулаа насаараа хоригдох ял авдаг. Тэгээд Сабрина бол одоо өдөр болгон маш их гимшиж харамсдаг гэж ярьсан. Тэгээ Лизад бол тийм зүйл тохиолдох ёсгүй байсан. Би хоёр дүүгээ харж ахт нь ийм зүйл хийх ёсгүй байсан. Надад маш их өдөр болгон гимшил төрж хэцүү байдгаа гэд уйлж байгаа ярилцлага нь бас байдгийм байлээ. Тэгээд энэ хоёр хүн маань бол одоо хүртэл шорондоо хоригдоод байж байгаа. Тэгээд Лиза бол хоригдох үедээ 12 он гэхээр 18 настай байсан. Тэгээ одоо бол 31 настай ийм нас биеинд гүйтсэн эмэгтэй болсон байгаа. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Тэгээд дараагийн дугаар маань нэлээд орох учраас та бүхэн subscribe дараад хүлээж агаарай. За баяртай.